Сайн байцгаана уу үзэгчдээ, үчи мэндийг хүргэе. Монголын үндэсний боловсрол сувиглизийн зөв нэг та шоу нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Орон дэрэг үзэгчдээ. Өдөрч та бүхэн өөрсдийн хамгийн сайн мэддэг эсвэл өмнө нь огт харж байгаагүй зүйлсийг зөв нэг таагаад нэвтрүүлгийн супер шагналын эзэн болох боломжтой юм. Ингээд өнөөдрийн манай нэвтрүүлэгт оролцохоор хүрэлцэн ирсэн оролцогчид бол Шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 411-р ангийн хамт олон. Бүгдээрээ нэвтрүүлгийн хамгийн ихний оролцогч хамтдаа хүргэж авцгаая. Тэр бол хаш чулуун. Эхний бүсийн 2 дахь тоглогч Бата. Суглагаар тодорсон дараагийн тоглогч бол Батчимыг амжилт хүсье. Оролцогчид 95 жилийн баярын мэндийг хүргэе. За тэгэхээр нэвтрүүлгийнхаа дөрвийг товчхон танилцуулъя. Өнөөдрийн нэвтрүүлэгт 9 оролцогч 3 хэсэг цуглаагаар тааран 1 2 3 гэсэн игнэгээр бидний тавих асуултанд хариулах хэрэгтэй байгаа. 3 хэсгээс 3 ялагч тодрон супер шагнал болох ноутбукны төлөө тоглох ёстой юм байгаа. Ингээд 3 оролцогчтой амжилт хүсээд хамгийн ихний оролцогчтой танилцъя. За, намайг Баярхүүгийн Ашчулуун гэдэг. За, тус шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 7 дахь жилдээ ажиллаж байгаа. За, 95 жилийн баяр энэ жил тохиож байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Нийт хамт олондоо бас баярын мэдлэгээ дэвшүүлээ. За, нийт одоо шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байгаа нийт албаагч болон ахмад настуудаас шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн баярын мэндийг хүргье. За, Ахмад Хашчулуунд амжилт хүсье. Хоёр дахь оролцогч. Яа намайг Алтан цэцгийн Бата гэдэг. Тус шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 9 дахь жилдээ ажиллаж байна. За, маа нэвтрүүлгийг өмнө үзчихсэн байх тий? Үзчихсэн. Хэдэн дугаар үзсэн бэ да? Нилээ хэдэн дугаар үзсэн. Хамгийн том шагнал нь ямар шагнал байсан бэ? Миний үзсэн нэвтрүүлгүүдээс нэг Альфорд гэдэг нэг машин авч нэг залуу ижсэн. Next-ийнхэн хамт ирсэн тий? За, бас байр өгсөн байгаа, машин өгсөн байгаа, 3 өрөө байрны тавилга гээл маш олон шагналуудыг өгсөн байгаа л да. Өнөөдөр та бүхэн маань ноутбукны эзэн супер шагнал бол ноутбук. Үлдсэн 2 оролцогч маань бас будаа агшаагч болон тоосрогчны эзэд болох юм байгаа. Мэдээж хэрэг супер шагналын төлөө тоглох хэрэгтэй юм байгаа. Ингээ 3 оролцогчтой амжилт хүсье. За, дараагийн оролцогч та өөрийгөө танилцуулаарай. Намайг Бямцрангийн Батчим гэдэг. Тус байгууллагт 7 дахь жилдээ ажиллаж байгаа. Санхүүгийн ажилтаа ахлцлэг цалтай. Өнөөдөр нэвтрүүлэгт ямар шалгуураар та шалгарсан бэ? Санхүүгийнхаа албаагчтай сонгогдоод орж байгаа. Сайн ажилчин гэж орж байгаа юм да. За бараг тиймдээ гэж. За баяр хүргэе. 95 жилийнхаа хойд тохиолдож байгаа учраас мэдээж хэрэг сайн ажилтаа яхаа төлөөл болгож 9 үнэл оруулсан байх гэж бодож байна. За ингээд та гуравт тавих бидний асуулт. Ямар асуулт байгааг хамтдаа сонирхъя. Нэгдүгээр асуулт. 2012 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн шинээр төрсэн 3 ихэр хүүхдийн нэг хүүхдэд нь нийгмийн халамжаас нэг удаад хэдэн төгрөгийн мөнгөн тусламж олгож эхэлсэн байна. За 3 ихэр хүүхдтэй хүн танаа хамт олон донд байгаа болов? 3 ихэр хүүхдтэй хүн байхгүй. Байхгүй. За, ногоон нь бол таныг бол итгэвтэй дэмжих хүмүүс байх гэж ойлгоод байна тий. Тэгээ бүгдээрээ чимээгүй суугаад байна. Та одоо өөрөө л хариулах нь тий. 3 сая. 3 сая төгрөгийг хийлээ. Амжилт хүсье. 3 сая төгрөгийг бол Бата хийх боломжгүй болсон тий. Тэгсэн. 6 сая. 6 сая төгрөг. За, амжилт хүсье Батад. Сайн ажилчин Батчимэг 3 дээр суглаа ясаар таарсан байна тий. За 3 сая 6 саяг бол та авах боломжгүй. Хэдэн хүүхэдтэй вэ та? 2 хүүхэд. 2 хүүхэдтэй. Ихэр биш те? Сая 500. Сая 500 мянган төгрөг бага байна те. За сая 500 мянгаыг авлаа. Амжилт хүсье. Гэхдээ бас зөв байж магадгүй юм. Ингээ 3 оролцогчид тавьсан асуултын зөв хариултыг хамтдаа сонирхъя. 3 ихэр хүүхэдтэй ээжүүдэд 2012 оноос хойш 1 сая төгрөгийн тэтгэмж олгодог юм байна. Нэг удаа тэгэхээр сая 500 мянган төгрөг нь ойрхон учраас Батчимэг та финал шалгарч чадлаа. 2 залуудаа бас 95 жилийн баярын мэндийг хүргэе. Хүрэлцэн ирж оролцсон та бүхэндээ баярлалаа. Ингээд дараагийн 3 оролцогчоо тайлбар орж байна. Тэгдэггүй яг уу эхний оролцогч бол Цэнт Сүрэн. Дараагийн оролцогч Султмаа.
Хоёр дахь бүсийн сүүлийн тоглогч Баттогдох амжилт хүсье. Зүүнний та шоу нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр найрсаг урайтай Улаанбаатар эхлэхээр ажиллаж байгааг дуулахад таатай байна. За ингээ 3 оролцогчтой амжилт хүсье. Хамгийн ихний оролцогч та өөрөө бидэнд танилцуулаач. Намайг Ган зургийн цэнцүрэн гэдэг тус байгууллагт одоо 7 дахь жилдээ ажиллаж байгаа. Санхүүгийн ажилтаа. За амжилт хүсье. Хоёр дахь оролцогч. Намайг Загцүрэнгийн Сувтмаа гэдэг тус байгууллагт 13 жил ажиллаж байгаа. Хүний тоор төлөлийн байцаагч гэдэг. За 3 дахь оролцогч. Намайг Хүрнэлэн Батгах гэдэг энэ байгууллагт 6 дахь жилдээ ажиллаж байна. Ахлах төсөлт цолтой. Ингээ 3 оролцогчтой амжилт хүсээд ямар асуултанд хариулснаар финал шалгалт үлдэхийг хамтдаа сонирхъя. Дараагийн асуулт. Эд хөрөнгийн мус үнэлэх боломжгүй нэхэмжтэй шүүхэд гаргасан иргэн улсын тэмдэгтийн хураамжинд хэдэн төгрөг төлөх вэ? За тэмдэгтийн хураамж хэдэн төгрөг төлдөг вэ? 70,200. Мэдж гин үү? Будаа идэж гин үү? 200 гэдэг нь бол яг сайн тоочны мэдэхгүй байна. Тэгээ 70,000 бол гэдэг нь бараг цагаар Тий, мэдчих. 200-г нь хаанаас олоо сонсч байна. Байсны Хөгжөөнд дэмжлэгч нар маань сая надад хэлж Тий, өгсөн. өнгөөрөө бол ингээл өөр хүн дэмжиж байгаа гэж би хувьдаа ойлгоод байгаа шүү дээ. Тэгээ цинхрээс ерөөсөө тэр дөрвөн залгаас нэг ч ерөөсөө аваа гарсан. За 70,200 авлаа. Амжилт хүсье. Хоёр дахь оролцогч. 70,200 бол та хийх боломжгүй. Харин тийм ээ. 70,200 юм уу? 500. За 70,500 авсан. 70,200 бол эхний оролцогч авсан учраас амжилт хүсээрээ хоёр өсгөөдэй. За гэхдээ 70,200, 70,500 биш байж магадгүй л дээ, тийм ээ Батгах. Тий. Мэдэж байна уу та? Мэдж байгаа юм байх байна. Гэхдээ 70,000-аас ер нь доошоо байгаа гэж бодож Тэгвэл та 70,000-ыг авах юм бол доошоо байвал та яалагч болно шүү байна л да. дээ. Хэдийг авах вэ? 70,000 гэж. Зөв нь бол 70,000. За амжилт хүсье 3 оролцогчтой. Ингээд асуултны хариултыг хамтдаа сонирхъя. Эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл шүүхэд гаргасан иргэн улсын тэмдэгтийн хураамж гэж 70,200 төлдөг юм уу? Гүй юу? Хамтдаа сонирхъя. Тэг 200 70,200. За ингээ 3 оролцогчийн хамгийн ихэн зогсож байгаа цэнцүрэн та ялагч бол финал шалгалт үзлээ. Орос 2 оролцогчтой салгахснаа илэрхийлье. 95 жилийн баярын мэндийг дахин өргөе. Ингээд дараагийн хэсгийн 3 оролцогчтой тайзан өрчөө. 3 дахь хэсгийн эхний тоглогч Баатар Чулуун. Дараагийн тоглогч Инх Тамир. Өнөөдрийн нэвтрүүлгийн сүүлийн тоглогч Инх Сайхан. 3 оролцогчтой амжилт хүсье. Тэгэхээр 2 ялагч тодорцсон байна. Та гураас нэг нь финал шалгарч супер шагналын төлөө тоглох ёстой. Ингээд эхний оролцогчтой танилцъя. Намайг Дамдусроо ингийн Баатарчлон гэдэг тус байгууллагт 3 дахь жилдээ ажиллаж байна. Харуул хамгаалалтын ажилтан нислэг цолтой. За, өндөр хэд вэ? Өндөр метр 85. Метр 85 учраас өндөр харагдаад байгаа. Голын залуу намхан биш дээ. Баатар чулуун өндөр учраас тэгж харагдаад байгаа тал байна, тийм ээ. За, 95 жилийнхэн та 3 жилийн түүхэнд нь багтаж байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Танд бас баярын мэнд хүргэе. Баярлалаа. За. Хоёр дахь оролцогч. Өөргөө танилцуулаарай та. За намайг Төмөр Тугийн Инх Тамир гэдэг тус байгууллагт 10 дахь жилдээ ажиллаж байна. Ахлах цолтой харуул хамгаалтын ажилтан. Тэгээ одоо 1.11 үдэж байна да. За. Тэгэхээр ер нь тань шиг ийм идэвхтэй цоглог байгаа хүмүүс л их хвшлийн ялагч болж байгаа л да, тийм ээ. Манайх дэмжээр бодно шүү. Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. За. Гурав дахь оролцогч. За намайг Батзуурын Инх Сайхан гэдэг тус 411 дугаар ангийн дэрэгдэх 110 дугаар сургууль хийж байдаг. Тэр сургуульд багшаараа ажилладаг. За боловсролын байгууллага ер нь 5 дахь жилдээ ажиллаж байгаа. Зүүнний та шоу нэвтрүүлгийн 3 дахь хэсгийн асуулт. Ямар асуулт байгааг хамтдаа сонирхъя. 3 дугаар асуулт. Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын цолтой Ахмад Настанд улсаас сар бүр хэдэн төгрөгийн урамшуулал олгодог вэ? За, Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын цолтой бурлууд маань сар бүр хэдэн төгрөгийн тэтгэмж авдаг вэ гэсэн асуулт байна. За, Баатар чулуун эхлээ хариулах хэрэгтэй, тий?
Улсын баатар За, хүн таних уу та? Танихгүй дээ. Танихгүй дээ. За тэгвэл одоо таан да. Одоо эдэг авт юм сард. За 500 мянга. Сар бүр 500 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Бас гэдэг бас. Марагд мэдж байгаа юм байна. Сар болгон 370. Баатар гэж. За, инх тамир. Гавьяат хэдийг авд юм болоо? Ай за сайн мэдхгүй байна. Сар болгон штэ. Тий, сар болгон тий. Гэхдээ яг улсын баатрууд цөөхөн л ах л да. Ардын жүжигчин ч бас цөөхөн л ах тийм ээ. За би сайн хэлж мэдхгүй бас ингэ таагаал үзье, азаа үзье. 250 мянга. 250 мянган төгрөгийг авлаа. Амжилт хүсье. За, их сайхан багш. 550. 550 мянга. За, мэдхгүй бүгдээр ерөөсөө мэдхгүй байна тийм. Мэдхгүй. Сар болгон Монгол улсын баатар болон хөдөлмөрийн баатар. За, ардын цолтой хүмүүс маань сар болгон улсаас хэдэн төгрөгийн тэтгэмж авдаг вэ? Гинэ. 200 мянган төгрөгийн тэтгэмж авдаг юм байна. За, баяр хүргэе. Ингээ 3 дугаар эсгийн ялагч болсон инх тамир супер шагналын төлөө тоглох хэрэгтэй боллоо. Ингээд шалгарсан 3 оролцогчдоо дахин дайснаа орж байна. Эхний бүсийн ялагчаар тодорсон шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 411 дугаар ангийн санхүүгийн ажилтан ахлах дэслэгч Батчимэг. Яа, Батчимэгт баяр хүргэе. Финалд үдэж чадсанд нь. За, сандраад өрсөлдөгчд нь бас гар зөхөх гээд байхаа зөхгүй явах юм. Азаа өгчин гэж бодоод байна уу? Бас тэгж бодсон л. За, амжилт хүсье Батчимэгт 2 удаа хүрдийг эргүүлнэ. Нийлбэр оноо хамгийн өндөр авсан нь бас финалд супер шагналыг авах боломж нь өндөр болох юм байна. За, танд амжилт хүсье. Хүнд учраас хүчтэй эргүүлээрэй. За, Батчимэг 5-аас 100 гэсэн онооны хооронд авах боломжтой. 100 оноон дээр таарах юм бол Улаанбаатар их төлхүүрийн Бурзаа хөнгөлтийн галдыг бас авах боломжтой. Чангасарга 15 аваач. За, тийм ээ. За, эхний тоо 15 дахин эргүүлэх боломжтой. За, 100 руу ихэлд өглөөдөө. Тэглээ. Тэ? Ногоон дээр тусгуул бас нэг шагнал бодъё дараагийн нэвтрүүлгээс тийм ээ. Ойрхон байгаа учраас. За тэгэхээр 3 тоглоом дээр оноо цуглуулах хэлбэрээр тоглох ёстой. Тэгэхээр даалгавар болгон чухал байна. 25 оноог авлаа. Ингээд 40 оноотойгоор эхний даалгавраа өгсөн. Танд амжилт хүсье. Дараагийн оролцогчдоо тайзан орж байна. Хоёрт бүсийн ялагч 411 дугаар ангийн санхүүгийн ажилтан ахлагч Цэнт Сүрэн. За, ахлагч Цэнт Сүрэн баяр хүргэе. Ямар ч байсан финал шалгарсан юм чинь суперийг авахгүй ч гэсэн нэг шагналтай болчихлоо гэсэн үг шүү, тийм ээ. За, 9 оролцогчоос 3 оролцогч маань шагналтай. Тэгээд 3 оролцогчийн нэг нь бол супер шагналыг авах боломжтой. За, танд хүрд байна. 2 удаа эргүүлнэ. Амжилт хүсье. Батчимэг 40 оноотой байна. Та 80 оноог авах боломжтой. 190 гэсэн оноонуудыг аавна. За, цэргийн албаагч юугаараа бахархдаг вэ, Цэнт Сүрэн? Нүдч зүйлсэн цолтой тэргийн албаагч учраас багтдаг да. Цэнт Сүрэн 70 оноо авсан баяр хүргэе. Батчимгээс илүү гарлаа. Хоёр тэргүүл. За, Батчимэг бол бас нэлээд хүчтэй эргүүлэх шиг болсон. Нэг эргэсэн, хоёр эргэсэн анзаарсангүй. Хоёр дахь эргүүлэлт 95 оноо өндөр оноог авлаа. Танд баяр хүргэе. Ингээд хоёр дахь оролцогч болсон Цэнт Сүрэн маань тэргүүлж эхэлсэн байна. Ингээд дараагийн оролцогчоо тайзан орж байна. 3 дугаар ялагчаар тодорсон 411 дугаар ангийн харуус хамгаалтын ажилтан ахлагч инх тамир. За, баяр хүргэе. За баярлаа. За, хүрдээ эргүүлээрэй. За. Ажиллагаанд оролцохдоо бас тентхийн 15 оноог авлаа. Батчимэгтэй адилхан хоёр дахь эргүүлэлт. За. Ер нь л Батчимэг шиг л эргүүлчихлээ. Дахин 15. Харуулал 100 дээр авах гэдэг байхгүй.
За 80 оног авлаа. Өндөр оноо авсан байна. 95 оноотойгоор эхний даалгаврын амжилтыг үүсгэсэн их тамирт амжилт хүсье. Хоёр дахь тоглоом аз тоглоом дээр 3 орцогч маань оноо цуглуулах хэрэгтэй. Нэвтрүүлгийн ивент хэлбэр найрсаг өрөөтэй Улаанбаатар ихтгэр ажиллаж байна. Ингээд 2 дугаар хэсгийн эхний оролцогч Батчимгийг дахин дайснаа урьж байна. За ярьж хооронд аль хэдийн гараад ирсэн байна тийм. За Батчимгээ тэгэхээр хоёулаа аз тоглоом дээр тоглохын тулд бидний тавих 3 асуултанд хариулах ёстой. Ойрхон зогсоорой. Нэвтрүүлгийн зүгээс танд нэг хясаг олгоно. Хэрвээ 3 бүтээгдэхүүний үнийг та зөв таах юм бол нэмж 3 хясаг авч та энэхүү 20-с 100 гэсэн онооноос авах боломжтой болно. Одоогоор хамгийн бага оноотой байна. 40 оноотой. Гэтэ тоглолт дөнгөж эхэлж байгаа. Зүгээрээ. Тийм ээ. За хэр итгэлтэй байна өөртөө та? Итгэлтэй байж л орж байгаа ш. Та ч нөгөө нэг сайн ажилчин гэж орсон юм шүү дээ. За хамгийн эхний бүтээгдэхүүн ямар бүтээгдэхүүн байгааг хамтдаа сонирхъя. Дэлхийд тэргүүлэгч байр суурьтай Beko брендийн бүрэн автомат угаалгын машиныг танилцуулж байна. 6 кг-ийн багтаа амжтай 1000 RPM-ийн эргэлзлийн хурдтай энэхүү бүтээгдэхүүнийг номын их дэлгүүрээс сарын онцгой бүтээгдэхүүнээр нэрлэж байгаа юм. Хэмнэлт чанарыг танд санал болгох энэхүү угаалгын машин номын их дэлгүүрт хэдэн төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа вэ? Beko брэнд нь бол Барселона гэдэг хөл өмгийн баг байдаг те. Тэдний албан ёсны түнш гэдгээр бас алдартай ийм брэнд байна. Ялангуяа номон электроникс 3-4 сардаа бол хямдралыг зарласан юм байна. 599,990 төгрөгийн бүтээгдэхүүн үү 649,990 төгрөгийн бүрэн автомат угаалгын машин уу гэсэн асуулт байна. За 649,990 гэсэн. За 649,990 төгрөгийн үнэтэй гэлээ дэмжээрэй. Тэ. Үнийг хэлж өгөхгүй ч гэсэн ядаж алга таший та тийм ээ. За зөв бол зөв гэсэн тэмдэглэгээ байгаа. Буруу бол X гэсэн тэмдэглэгээ гарч ирнэ. Хамтдаа сонирхъя. Маш чухал. 10 онооч гэсэн. Мэдчихсэн мөртлөө ерөөсөө хин ч хэлэхгүй шимээгүй байгаад байна те. Буруу муруу гэж хэлэхгүй байх шүү. 599,990 төгрөгөөр номонд худалдаалагддаг юм бүрэн автомат Beko брендийн угаалгын машин байлаа. За хоёр дахь бүтээгдэхүүн. Та бүхэнд Таиланд улсад үйлдвэрлэгдсэн Ringo цагиргыг танилцуулж байна. Спортоор хичээлэгч хэн бүхэнд хэрэгтэй энэхүү цагирга нь сайн чанарын резинээр хийгдсэн учраас танд чанарын баталгаа, урт дэлгээг танд амлах болно. Энэхүү бүтээгдэхүүн Olympus спорт барааны дэлгүүрт хэдэн төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа вэ? За тэгэхээр Olympus спорт барааны дэлгүүрт энэ бол одоо ингээд танд цагиргал харагдаж байгаа болохоос ингээд гахаараа шидэж оруулдаг тоглоом байхгүй тий. Бас спорт тоглоомд ордог. Хамт олон нь бол бид нарт сонсогдохоор бас үнийн хэлээд өгвөл бас авах боломжтой тийм ээ. Шипи хэлж өгвөл 8150, 8754-ний тоглоом уу гинэ. За 8750 хамт олонныхаа санал. За 8750-ыг авсан ядаж дэмжиж алга таашаа тийм ээ хэлэхгүй бол. За эхнийхээ бүтээгдэхүүн дээр бүдэрсэн байгаа. Хоёр дахь бүтээгдэхүүн 8750 төгрөгөөр Olympus зарагддаг юм байна. 8150 хоёлоо одоо 2 удаа доотлыг авчлаа. 3 дахь дээр нь дахиад доотлыг авсан баларх байдээ, тийм ээ. За, сүүлийн найдвар. Танд ихтэй нэвтрүүлгийн зүгээс бас нэг хясааг өгсөн байгаа. Гурвууланд нь бүдрүүл боломж бол бий. Ингээ 3 дахь бүтээгдэхүүн. Та бүхэн танилцуулах дараагийн бүтээгдэхүүн бол Olympus спорт барааны дэлгүүрт борлуулагдаж буй энэхүү скейт юм. Сайн чанарын хуванцар материалаар хийгдсэн резинэн гэрэлтдэг дугуйтай энэхүү бүтээгдэхүүн хэдэн төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа вэ? Хүүхдүүд маань л энийг сонирхох байх л да тийм ээ. Olympus спорт барааны дэлгүүр бол бусад дэлгүүрээс ер нь чанар хямд үнийг амладаг дэлгүүр байгаа. Ингээд 43500 төгрөгөө 49500 төгрөгийн роликгүй гинэ. За дандаа ихийг сонгож ирсэн 43500. Баларсаа одоо доод талд нь байх үү. За зүгээр оноогоо үргэлжлүүлчихнэ. За 43500-ыг авлаа дээд талд нь ерөөсөө үннүүд байгаад байна гэж. Логикоор бол доор л байгаа гэж би бодож байна. Энийг хийсэн хүмүүс хоёр дээдлэлт нь оруулангуудаа төгсгөлийн доод талд нь ийдсэн л байгаа. Үнийг мэдэхгүй юм чи хоёлаа те логикоор нь бодох хэрэгтэй бас их санаатай хүмүүс ийсэн байх шүү нэг те доод талын үнэн зөв байсан байна. Ингээд эрсдлийг бас хамгаалах гад бид нэг хясааг нэвтрүүлгийн зүгээс олгож байгаа. Батчимэгтэй амжилт хүсье нэг хясаагаар аз тоглоом дээр оноо зоглох хэрэгтэй.
Ганцхан хисаата хаанаас болгохаа мэдхээ байлаа. Энэ 100-гийн чи 270 20 30 байгаа. 100 оноо чатлаа. Баяр өргөе. Ингээд 140 оноотойгоор Бачимыг даалгавраа гүйцэтгэлээ. 2 дахь оролцогчоо дахин тавьснаар. Зүүнний ташаа өнөтрүүлэг үргэлжлэн үзэгч та бүхэндээ хүрж байна. 2 дахь оролцогч Цэнцүрэн таныг өрье. За зүүнний ташаа өнөтрүүлэг үзэгчдээ өрөөд хагас жилийн нөрийг үзсэн байна. Ихэнх ялагчид бас бүсгүүчүүд болдог л доо. Тэгээ өнөөдөр бас 2 бүсгүй байна. Сая асуусан 3 асуултанд ер нь зөв хариулж чадхаар байсан уу? Хоёрыг нь бол зөв хариулах юм байна. Нэгийг нь бол мэдэхгүй юм байна. Одоо бол нэг дээдл доотлыг бол солилцсон байгаа шүү дээ. Тэрийг анзаараарай, тийм ээ. За ингээ хамгийн ихний асуулт ямар асуулт байгааг хамтдаа сонирх. Европын номер 1 Beko брендийн бүтээгдэхүүн болох сайн чанарын билетгийг та бүхэнд танилцуулж байна. 55 литрийн багтаамжтай 6 проктой энэхүү билетийг номын их дэлгүүрт хэдэн төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа бай. За тэгэхээр бусад бараануудаас давуу талтай нэг зүйл байгаа. Энэ нь болохоор 12 сарын хугацаанд ямар ч урьдчилгаа төлөхгүйгээр хүүгүүгээр лизингээр авах боломжтой ийм билетик байгаа юм байна. 749,990 төгрөгөө 699,990 төгрөгөө гинэ. За нэгд хүнийг авчаа. За 749,990 төгрөгөөр хүүгүү урьдчилгаагүйгээр авах боломжтой Beko брендийн билетик гэж үзлээ. Хөгжөө нэмжигчтэн доотл гэдэг. Харин тийм. Би бас өөрөө дээдэг. Тэр гэж. Тэ 699,990 төгрөгийн үнэтэй юм байна. Гэхдээ 12 сарын хугацаанд та урьдчилгаа төлөхгүйгээр шууд аваад хэрэглэх боломжтой. За бүдэрсэн. Дээдл доотл өөрчлөгдсөн байгаа шүгэ шипийг өгөөд байхад дээдлийг авлаа. Тийм ээ. За хоёр дахь бүтээгдэхүүн. Арсны нүгчлэлтийн эсрэг шидэт бэлтгэлийг танд танилцуулж байна. Клиник брендийн энэхүү бүтээгдэхүүн арсыг чангалж уян зөөлөн болгодог бөгөөд 2-7 хоног хэрэглэхэд нүгчлэлт 58%-аар багасдаг онцлогтой юм. Энэхүү бүтээгдэхүүн Улаанбаатар их дэлгүүрт хэдэн төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа бай. За тэгэхээр 149,000 төгрөгөөр авч болох боломжтой шидэт бүтээгдэхүүн эсвэл 139,000 төгрөг. Нүгчлэлтэй арилгасан юм байна уу? 139 л гээд байна да. Одоо үгэнд орчвол яах юм бол? Чи дөө 139-ийг авч. За сая хөгжөөн дэмжигчдийнхээ үгэнд ороогүйгээс болж алдсан. Энэ удаа хөгжөөн дэмжигчдийнхээ үгэнд орж 139,000 төгрөгөөр борлуулагддаг. Арсны нүгчлэлтийн эсрэг шидэт бэлтгэл гэж үзлээ. Зөв байна. За. Нэмж нэг хясааг авах боломжтой. Улаанбаатар их дэлгүүрийн нэгд авахаар 139,000 төгрөгөөр борлуулагддаг юм байна. Ингээд хамгийн сүүлчийн бүтээгдэхүүн ямар бүтээгдэхүүн бэ? Танилцуулга дараагийн бүтээгдэхүүн бол сайн чанарын мишок юм. Хүний үед хоргүй материал, цул эрзинээр хийгдсэн энэхүү мишок нь 150 кг хүртэлх цохих даацтай, хүндрүүлэгчтэй гэдгээрээ онцлогтой. Тус бүтээгдэхүүний зөв үн хэд вэ? 835,000 төгрөгийн мишок уу 935,000. Яг таныг дэмжиж байгаа хүмүүсийн хувцсны өнгө мишок хоёр ер нь төстэй харагдаад байна тий. Үс мөсөн ч ойролцоо. Дээдлөө доотлоо. За нэгтгэх нь авчаа да. 835,000 төгрөгөөр борлуулагддаг бүтээгдэхүүн гэж үзлээ. За Олимпус дэлгүүрт 835,000 төгрөгөөр стрессээ тааж. Хоёрыг авдаг гэж. Хоёр нь гээд уг нь танаа хөгжөөн дэмжигчтэй тэгээд байсан тийм ээ. 935,000 төгрөгөөр борлуулагдсан юм байна. За гэхдээ бас Бачимгийг бодоход нэгийг зөв таацсан байгаа тийм ээ. Амжилт хүсье. Танд 2 хисаа байгаа. 80 оног авлаа. Баяр хүргэе. Бас өндөр оноор авч чадсан байна. 2 дахь хисаа. Зээгээ сэлгээд байна. Энд үү? За 60 оног авлаа. Баяр хүргэе. 305 оноотойгоор даалгавар амжилттай гүйцэтгэлээ. Дараагийн оролцогчоо тайзны орчих. Зүүнний ташаа нэвтрүүлгийн 3 дахь оролцогч Инх Тамирыг тайзны өрье.
За инхийг сахиулах ажиллагаанд оролцсон ийм залуу байгаа. Инх тамирын хувьд 95 оноотой. За, юмны үнийг ер нь хэр тогтоодог вэ? Худалдаа авалт хийхдээ. Ер нь авсан юмных үнийг сонирхож байгаа юмных үнийг тогтооно. Тогтооно тий. Үнийг нь бол ер нь харьцуулж үзэн бас. За, сонголтыг бол сайн хийдэг. Сонголтыг хийн, аль нь илүү чанартай, аль нь илүү боломжийн үнэтэй байна, тэрийг үзнэ. Гэр бүлийн үнэтэй юу? Гэр бүлийн үнэтэй. Сонголтоо ихтэй яаж хийв? Тэр харьцуултгийггүй сонгосон. Юугүй сонгосон? Харьцуултгийггүй сонгосон. Харьцуултгүйгээр сонгосон. Харьцуултгүйгээр сонгосон. За, бараан дээр бол харьцуулт. Бараан дээр бол харьцуулт байна. Хайр сэтгэл дээр бол харьцуулт байхгүй шүү. За, ойрхон зогсороо зогтаагаад байх. Гинтүүлж буруу хариулт өгч. За, ингээ эхний асуулт ямар асуулт байгааг хамтаа сонирх. За, эхний бүтээгдэхүүн бол Испаний алдарт Барселона багийн албан ёсны түнш дэлхийн алдарт Beko брендийн хөргөгчийг танилцуулж байна. 298 литрийн багтаамжтай энэхүү хөргөгч нь багтаамж сайтай, цахилгаанд хэмнэлттэй учир эзэгтэй таны хэрэгцээнд нийцэх болно. 90 литрийн хөлдөөгчний багтаамжтай энэхүү хөргөгч номын эхлэл бүрт хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа вэ? 999,990 төгрөг, 949,990. 999,990. За, 999,990-ыг авлаа. Амжилт хүсье. За. Гурван бүтээгдэхүүнээ гурвангийн зөв тааснаар та тэргүүлэх боломжтой болно. 999,990 төгрөг биш. Би бол мэдхгүй. Гэхдээ зөв савингоор бол доотл нэмшгэл санагдлаа. Арай хямдхан. 949,990 төгрөгөө урьдчилгаа өгөхгүйгээр та аваад харих боломжтой юм байна. Эхнийх дээрээ бүдэрлээ. Хоёр дахь бүтээгдэхүүн. Та бүхэнд клиник брендийн гайхалтай бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Хэрэглэж эхэлснээс 12 хоногийн дараа үрчлээ гэж 63%-аар арилгаж яг лазерцсан мэт үр дүнг харуулах энэхүү 100 мг бүхий бүтээгдэхүүн Улаанбаатар ихтлгүүрт хэдэн төгрөгөөр худалдаалж байгаа бай. За 12 хоногийн дараа ер нь 63%-ийн үр дүн гарна гэж юм л та тийм ээ. Энэний үннийг харахаар хуульч хямдарсан бол 253 мянга амир баг. За. Тэгээд үгүй 235 мянга 253 мянга гэдэг 35 53 2-оор тонгруулаад авчихсан тийм. Эсвэл тонгруулсан байна тий. Ааха. Логикоор л бодё ойлаа тий. 135 53 аль нь байх бол манайхаа Улаанбаатар ихтлгүүрт хэдэн төгрөг нэмтэй. За 35 гэж авчих. Ихэнх л 35 гэж байгаа шиг. За 235 мянган төгрөгийг авлаа. Амжилт төсөөрөө бүгдээрээ инх тамирт зүв багасаа. Улаанбаатар ихтлгүүрт бол дандаа оригинал бүтээгдэхүүн байдаг. 235 гэхдээ 253 ч байж магадгүй. Тийм бай тээ. 253 мянган төгрөгөөр борлуулдаг тийм ээ. Эргэлзэж байгаа. 12 хоногийн дотор 63% үйлчилгээгээ үзүүлнэ гэж юм тийм ээ. За толгор болох ёстой бол 253 мянгаар авъя. Ингээ 3 дахь бүтээгдэхүүн Prescription Strange Serum нь нөсөө толбыг 12 хоногт 58%-аар бүдгэрүүлж арилгадаг бөгөөд 4-7 хоногийн дотор арьсны бараан толб батганы сорвыг 1-2 дахин бүдгэрүүлдгээрээ онцлогтой юм. Энэхүү бүтээгдэхүүнийг жилийн турш хэрэглэх боломжтой зөөлөн бүтэцтэй учраас танд гайхалтай төгс үр дүнг мэдрүүлэх болно. Клиник брендийн энэхүү 50 мг бүхий серум Улаанбаатар ихтлгүүрт хэдэн төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа вэ? За тэгэхээр 50 мг их жижигхэн боловч жилийн хугацаанд 365 хоног бол хэрэглэх боломжтой юм байна. 234 мянган төгрөг үү? 264 мянган төгрөг үү? 234 мянга төгрөг. Одоо хэрэгэлцэхгүй шууд авсан дээр баг тий. Ааха энэ ихтэй үнийг хийж байгаа хүмүүс их зөв хийгээд байна тий. Гүү хаа мэдгэдэггүй ерөөсөө хаана ч байж магадгүй л хийгээд байна. Тийм байна. 234 мянга. За амжилт хүсье бүгдээрээ инх тамир. Зүв багасаа ядаж нэгийг 200 байна. Логикоор нь бодлоо тийм ээ 2 литр байгаа. За 234 мянгаар зөв тааш та нэмж нэг хисааг авлаа. 2 хисаатаагаар даалгаврыг үүсгэнэ. 95 оноотой байгаа. Эхний хисаагаа буулгаарай. оног авлаа. За. Баг оноо авал 2 бүсгүй бол баяртай байгаа. оног авлаа. Баяр хүргэе. Ингээд нийтдээ 225 оноотойгоор 2 дугаар үеэ амжилттай давлаа. Ингээ 3 дугаар үе зөвгийн өөр дээр эргээд орсон.
Түүнийг та шоу нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Улаанбаатар гişгүүр ажиллаж байна. Өнөөдрийн дугаарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 411-р ангийн албан агчид маань 95 жилийнхаа ойг тохиолдуулан нэвтрүүлэгт оролцож супер шагналын төлөө Батчимыг цэнцүрэн инх тамиргуур үлдсэн байна. 140, 305, 225 оноотой шийдвэрлэх 3 дугаар үе зөвгийн өөр тоглоом дээр 3 оролцогч маань даалгавар гүйцэтгэх ёстой. Тус бүр 3 тоог сонгоно. Эдгээр 1-ээс 30 гэсэн тооны ард 5-аас 100 гэсэн оноонууд бий. Дээр нь бас үржүүр байгаа учраас хамгийн бага оноотой оролцогч маань бас нөгөө хоёр оролцогчоо гүйцэх боломж бий. Авсан оноогоо үржүүлж авах гэсэн үг. За тэгэхээр супер шагнал бол Lenovo брендийн ноутбук болон ухаалаг будаа агшаагчийг өнөөдөр аваад харих боломжтой болно. Үлдсэн хоёр оролцогч маань уурын эндүүтэй харих боломжтой байна. Ингээ 3 оролцогчтой дахин амжилт хүсье. Түүнийг та шоу нэвтрүүлэгт үзэх та бүхэн чиглэсэн доогуур гарч байгаа хаягаар бүртгүүлэн дараагийн азтан болох боломжтой юм. Ингээ Батчимыг та эхнийхээ тоог хэлээрэй. 5. 5 10 15-ыг нэг хүн аавна гэж түрүү ярьжсэн чи гэс түрүүлээ авцсан уу юу? 5-ын тооны ард 70 оноо. За өндөр оноог авлаа. Баяр хүргэе. 210 оноотой болсон. Цэнцүрэн 16. 305 оноотой буюу тэргүүлж байгаа цэнцэрэнгийн хувьд 16-гийн ард 60 оноо 365 оноотой олж ирлээ. За инхийг сахиулах ажиллагаанд оролцсон инх тамир. За 13. 13. 13. За. Зарим газар 13-ыг бас муу тоол гэдэг тий. Дажгүй хаа. Дажгүй тоо. 225 дээр нэмэх нь 30 оноо. За 255 оноотой болж ирлээ. За Батчимыг одоо бас зүгээр нэг тоо аваад 3 дээр өржүүлчихвэл тэгэл сайхан болно да тийм ээ. За та 2 дахь тоогоо сонгороо. 27. 27. Харахад 30 тоо юм шиг мөртлөө бас явдалтай. Үржүүр байна уу? Үржих 2 420 оноотой олж ирлээ. За гайхалтай байна. Цэнцэрэн тэргүүлээ алдлаа. Гэхдээ болоогүй тийм ээ. Дахиад үржүүрч бас байгаа. Та 100 оноо авахад л 465 болоод ирнэ. Тоогоо хэлээрэй 2 дахь тоо. 18. 18. За, Батчимгийг баярлуулан гомдоох уу, яах уу гэдгээ одоо шийднэ. 2 дахь тоо 365 дээр нэмэх нь 50 оноо. За, 415 дөхөж ирлээ. За, их сонирхолтой болж ирлээ. Одоо инх тамир маань гүйцэх хэрэгтэй байна. 255 оноотой байгаа. 100 ч юм уу 90 80-ыг авах хэрэгтэй байна, тийм ээ? 11. За, ер нь урдуурал тоо сонгоцгоож байна, тийм ээ? 11-ийн ард 255 дээр нэмэх нь 100 оноо. За, гайхалтай. 355 оноо олж дөхлөө. За, Батчимыг нэг үржүүрийг авцсан байна. 420. Одоогоор та тэргүүлэгч болсон. Lenovo брендийн ноутбук болон ухаалаг будаа агшаагчтай. Одоо сүүлийнх шүү дээ. 95 жилийнхаа ойг угтах нь дээ. Сүүлийн тоо. Сүүлийн тоо хөгжөөнд дэмжигчдээс саналын авч. За, бурууга бусад руу чихэн тийм ээ. Нэг баг штэ. Нэг баг. За. За, шарууд зөвлөлдөө л байна да. Хэдэн? За 25. За 25-ыг хамт олноосоо асуусан. 420 дээр нэмэх нь одоогоор тэргүүлэгч байна 25 оноо. 25 дээр 25. Энэ бас их зөвүүн хүн аасан. 445 оноотой боллоо. 30-ыг авал ард нь 30 байх үү дээ цэнсүрээ. Одоо бол боломж нэгдлээ шүү дээ. Батчимыг таг гээл зогсчлаа 445 дээр.
Та одоо 30 оноо авахд л тэнцээд ирнэ. 30 онооноос дээш байхад ялагч болох магадлал маш өндөр болно гэсэн. Сүүлийн тоо 9. За сүүлийн тоо 9. Цэнцүрэн 3 дахь тоогоо сонгосон. 30 онооноос дээш байх шаардлагатай одоогоор 95 оноог авлаа. За баяр үргээ 510 оноотой болж ирлээ. За Батчимиг бол одоогоор уурын эндүүн дээр буусан байна. Инх тамир ялагч болохын тулд үржүр хэрэгтэй. Үржүрээс өөр зүйл бол таныг аврахгүй. Уурын эндүүн дээр буун. Үржүр авахгүй бол тийм ээ. За сүүлийн тоо. 28. 28-ийн ард 28 л байгаа да. Үгүй ээ. За инх тамир ялагч болох уу, цэнцүрэн болох уу гэдг нь одоо 28-ийн ардаас шалтгаална. Сүүлийн тоо 70 оноо. Ингээд нийтдээ 510 оноог авч чадсан цэнцүрэн 95 жилийнхаа тохиолдуулан өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож ялагчаар тодорч Lenovo брендийн ноутбук болон ухаалаг удаа агшаагчны эзнэр тодорлоод цэнцүрэн танд баяр хүргэе. Гарч ир шагналаарай. За 95 жилийн баярын мэндийг хүргэе. Lenovo брендийн ноутбук болон ухаалаг удаа агшаагч таних болсон байна. За шагналын тавьчих. За ингээд өнөөдөр оролцсон инх тамир Батчимиг хоёр маань бас ялагчд болсон байна. Өнөөдөр оролцсон нийт оролцогчдод 95 жилийн баярын мэндийг хүргэе. Баярлалаа үзэгчдээ. Та ч гэсэн манай нэвтрүүлгийн хамгийн азтай, хамгийн одтой оролцогч байж манай нэвтрүүлгийн зүгээс санал болгож байгаа супер шагналын эзэн болох боломжтой юм. Дараагийн дугаараар эргээд уулзъя үзэгчдээ.